малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль гэж 2024 онд өнгөрсөн одоо 6 сард батлагдсан. Бас малчид нэг сайн мэдээлэл төгөхгүй байгаа нь хоёр хууль байгаад байгаа байхгүй юу? Тэр малчны тухай хууль гэх тээ. Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль гэдэг хоёр хууль батлагдсан. Тэр малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль нь одоо энэ та нарын ингээд хэсэг бүлэг болоод хийгээд байгаа энэ ажлууд биш үү? Энэ золоо ахын одоо сумын бэлчээрийн холбоо малгай гэдэг байгаа. Энэ ажлыг чинь нөгөө хуульчлаад ингээд бичсэн юм байхгүй юу? Хууль болгоод. Тий. Тэгээд бүр хууль болгоно гэдэг чинь одоо албан ёсоор ийм байна. Энэ байгууллагуудыг хөгжүүлэхэд малчит нь одоо ямар үүрэг оролцоотой байх юм тийм ээ? Төр нь одоо яад дэмжих, төсөл хөтөлбөрүүд нь тэрийг яад дэмжих юм. Цаашдаа одоо ямар бүтэц зохион байгуулалтаар хөгжиж явах юм бэ гэдгийг ингээд хуульчлаад өгсөн нэг юм хууль байгаад байна. Одоо Монголын улсын нэгдсэн холбоо чинь 18 аймагт бас аймгийн холбоотой тэгээд 100 гаруй сумд одоо танаа сум байгаа шиг ийм холбоотой улсын хэмжээгээр 1600 орчим малчтын хэсэг бүлэг байдаг. Тэгээд ийм одоо бүтцүүдийг өмнө бас ингээд бий болгоод зарим нь одоо бас цаашаа ингээд үйл ажиллагаагаа явуулаад байгаа учраас бид бас илүү ингээд жоохон түүчилж орохгүй бол бас болохгүй байгаа л да. Тэгэхээр одоо бидний хувьд бол энэ нэгэнт одоо өмнө байгуулагдсан тэр 1500 одоо малчтын хэсэг бүлгүүдийг тэр малчин өрхийн одоо холбоо болгох тий. Тэгээд малчин өрхийн холбоор чинь одоо энэ бүтэгээр малчин өрхийн анхдагч холбоо гэдэг сумандаа багтар сумын холбоо, аймгийн холбоо, тэгээ үндэсний холбоо гэсэн зохион байгуулалтаа явахаар хуульчлаад өгсөн байхгүй юу. Тэгээ бид нар бас энэ чиглэл рүү бас нэлээд одоо ажлын ялангуяа сургалт зөвлөгөөнүүдийг одоо ингээд өгж эхлэе. Тэгээд ер нь яг хөө миний хувьд бол баг анхныхаа ажлыг одоо та нараас хэлж байна. Манай бусад аймагуд бол аль хэдийн бол бас энийг хийгээд эхэлсэн байж байгаа. Тухайлбал одоо Дорнод аймаг, Хөвсгөл аймаг, Завхан аймаг, Өвөр хангаан аймаг энтрүүд бол одоо малчин өрхийн холбоодод бас зохион байгуулалтад ингээд явж байгаамаа. Тэгээд цаашдаа одоо бид нар бас энэ чиглэлээр бас төр захиргааны байгууллагуудад ямар одоо зовлон бэрхшээлтэй тэрийг нь хэлж бас жилийн төс одоо үндсэн чиглэл за тэгэл төсөв мөсүүд ч гэсэн одоо суулгуулах талаас нь бас чиглэлөх ингээд зөндөө олон ажлууд байгаа байхгүй. Ер нь бол хууль мэдээж одоо сум мэдээлэл байх юм байдаг улсууд маань бол хэдийн хардсан байгаа бах тий. Манай яг малчтын хувьд бол сонссон байрсан үдсэн харсан юм юу вэ нэр нь? Тэр малчин өрхийн холбооны одоо хууль мууль гэж. Тэгээд энэ маань одоо нэр нь бол ингэж байгаа. Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль гэдэг ингээд хуульчилчихсан. За тэгээ энэ маань бол яг хөөхтөр одоо 10-аас доошгүй гэж байгаа юм. Малчин өрхүүд хамтраад холбоо байгуулнаа. Тэр нь бол малчин өрхийн анхдагч холбоо гэж нэрлэдэг байгаа. Яг одоо бол бид нар ингээд танах ч одоо би нэг хоёр хэсэг ийм хүмүүсээс энд ирсэн гэж бахын хүмүүсээс ирсэн гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр чинь одоо бахын ахлагч байгаа шүү дээ тий. Энэ тэр хоёр. Энэ хөгжил автай хоёр. Та хоёр тий. Одоо хойд бол хоёр шүү дээ. Тэгээд одоо ерөөсөө энэ бахыг чинь бүр статусыг нь дээшлүүлээд нөгөө төрийн бус байгууллага байхаар энэ хуульчилсан байхгүй юу? Тий. Тэгэхээр 10-аас доош цөөхөн өрхүүд бол бас хэд цөөхөн байж болохгүй. Тэгээд 10-аас дээш өрхүүд гэхээр одоо нөгөө нүүдлийн нэг юу вэ штэ. Ойролцоо одоо үйлчилж хавралцдаг. Тэгээд одоо туслан ч одоо ямар байна нэг тийм малчтын өөрийн толгой дотор байдаг нэг юм хил заагууд байдаг штэ. Тий, тэргээрээ үндсэндээ бол ингээд зохион байгуулагдаад одоо танадаар бол энэ өмнө байгуулагдсан байсан энэ хоёр бах маань үндсэндээ бол хоёр одоо малчин өрхийн анхдагч холбоо гэдэг нэр нь анхдагч холбоо болох юм байл. Тий. За тэгээд энэ холбоод маань яах вэ гэхээр одоо мэдээж өөрийн гэсэн бас ийм байгуулахаар дүрм журмыг ярилцаад яг ямар зорилготойгоор байгуулагдаж байгаа билээ гэхээр ер нь бол зүгээр бэлчээр нутгаа одоо хамгийн гол зорилго нь бол бэлчээр нутгаа одоо хайрлаж хамгаалах, одоо эзэнтэй байлгах, даацт нь тохируулж ашиглах. Тэгээд одоо бас сумын засаг даргатайгаа урт хугацааны гэрээ байгуулад
ингээ ажиллах бол гол зорилготой. Гэхдээ ганц одоо бэлчээр биш. Үндсэн ийм дөрвөн том чиглэлээр энэ үйл ажиллагаа явуулах байхгүй юу? Тэр одоо өөрийнхөө холбооныхоо одоо малчин өрхүүдийн одоо тэр нийгмийн асуудлууд руу бас анхаарал хандуулах. Нийгэм гэдэг чинь одоо соёлын асуудлууд байна, тийм ээ? Боловсролын асуудлууд байна, эрүүл мэндийн асуудлуудад одоо ярилцаад юу тулгараад байна, тийм үү? Гэдгийг ярилцж байгаад өөрснөө бас гарц гаралгаагаа гаргаад өөрсдөө хийж чадах хэмжээнд тэр ажлуудаа хийгээд өөрсдийн хүч хөрөхгүй юмнуудаа одоо дээд чатны холбоо юм уу одоо сумын баг сумын удирдлагуудад нэгдсэн зохион байгуулалттайгаар хүргэх. За ингээд нийгмийн ажил руу бол орох хэрэгтэй болчихж байгаа ингээд. За нөгөө талаар бас бэлчээр нутгаа мэдээж одоо хайрлаж хамгаалах бүр гэрээ байгуулна. Өөр бэлчээрийг өөр одоо эргэн аж ахуйн нэгж байгуулахдаа хинтээч гэрээ байгуулахгүй ашиглуулах. Энэ холбоотой байгуулахаар газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Урд нь нөгөө малчтын хэсэг бүлэгт ашиглуулдаг байсан шүү дээ. Өвөл хаврын бэлчээрийг. Одоо бол дөрвөн удирдлагын бэлчээрийг нь малчин өрхийн анхдагч холбоонд гэрээгээр ашиглуулахаар хуульчилсан байж байгаа. За өмнө нь одоо бас хэсэг бүлэг байгуулад ингээд бэлчээрээ гэрээгээр ашигласан байгаа хүмүүс маань бол одоо яах вэ гэхээр ахиж хурал зөвлөгөөнөө зохион байгуулад одоо төрийн бүс байгуулах нь шүү дээ. Анхдагч холбоо болоод гэрчлэгийг аваад ингээд нөгөө сумдаар очиод газрынхаа даамалд өгөөд нөгөө одоо мэдээлэл тэр шинжилүүлэх ажил хийх нь шүү дээ. А өмнө нь тэр холбооны зохион байгуулалтанд ороогүй байсан хүмүүс бол бүгдийн шинээр явна. Холбоогоо байгуулна. Ингээд бэлчээрээ хэрвээ гэрээгээр ашиглах болвол хил заа хэмжээ байршлаа одоо багийн иргэдийн нийтийн хурлаараа ярилцаж барьж тогтоогоод ингээд сумын засаг даргатаа одоо урт хугацаанд гэрээ байгуулах ийм юмнуудыг бол хий. За нөгөө талаар эн чинь бас энэ холбооч эдийн засгийн харилцаанд бас оролцсон. Одоо холбоо ихтэй иржлэгээ аав, тамга тэмдэг аав. Улсын бүртгүүлээ одоо хуулийн этгээд болж байгаа байхгүй юу? Тэгээд эдийн засгийн харилцаанд орохдоо ялгаа авахгүй нэг хоршооны хийдэг бүх ажлуудыг хийж болно. Чтийн одоо ноос усны асуудлууд байна те. Тэгээд нөгөө сүү цагаан эдэгээ одоо зах зээл борлуулах ч байдаг юм уу? За эсвэл нь одоо бусад байгууллагуудаа одоо гэрээ контракт хийж зарим одоо ажил үйлчлэгээ гүйцэтгэж байдаг юм уу? Ингээд тэр байгууллагын одоо хийж болдог бүх л энэ ажлуудыг бол хийх юм. Бэлчээр байгаль орчноо одоо хайрлаж хамгаалах тэр чиглэлээр одоо нөгөө холбооныхаа гишүүдийг төлөөлөө те гэрээ контракт хийх. За тэгээд одоо жишээлбэл бүр ингэ бичсэн байна. Орон нутгийн хөгжлийн одоо сан гэж байгаа шүү дээ тийм үү? Орон нутгийн хөгжлийн санд хүртэл сангийн мөнгийг яаж зарцуулах вэ гэдгийг энэ холбоодууд бас хуралдаж агаад хөгжлийн санд холбоогоороо санаа оноогоо өгнө. Малын таадлага дотор. Яг үнэ. Малын таадлага. Тий, малын таадлага алуун дотор. Электроор бацаагаад хөгжлийн сангаар орж иж байгаа юмыг өөртөө хийж болохоор. Тий. Холбоодууд одоо энэ дээр нөгөө танаач одоо жишээлбэл 8 бах байгаа шүү дээ. Жишээлбэл 8 одоо холбоо болчлаа гэхэд тэр холбоодуудад чинь нөгөө нэг толгой нь одоо суман дээр эдний холбоо авахгүй юу? Тэгээд бүгдээрээ нөгөө хуралдаж байгаа. За манай одоо холбоо бол ийм хий. Тэгвэл 8-ыг нийлүүлж хагаад за бид нар нэг ийм ажлыг зохион байгуулъя гэдэг одоо сумын засаг даргалуугаа тийм нөгөө нэг журам байдаг шүү дээ. Орон нутгийн хөгжлийн санаа оноогоо өгдөг барьдаг. Яг тэр журмынхан дагуу одоо санаа оноогоо өргөн бариад тэгээд тэнд нь тэр ажлыг нь гүйцэтгэх юм хууль эрх зүйн үндэстэй болчих жоохгүй юу? Одоо та нар ч нөгөө тамга тэмдэгтэй гэрээ контракт байгуулдаг юм байгуулга болохтой шууд нөгөө ажлаа гэрээлээд хийчих болно. Тэгээд нөгөө дөрөвдөх нь нөгөө малын чанар эрүүл мэндтэй холбоотой. Ингээд ийм дөрвөн чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулдаг. Бүх үйл ажиллагааг ингээд хуучлаад энэ дээр бичиж өгсөн байна. За тэгээд мэдээж энэ холбоо чинь өөрөө одоо ахлагчтай байна. Одоо анх үүсгэн байгуулах гэрчлэгээ авахд нэг холбоогоо төлөөлсөн одоо 5 хүн дотроос сонгоо тийм ээ. Тэр 5 хүн чи одоо нөгөө өдөртөх зөвлөл маягтай юм байхгүй да. Нөгөө гарын үсгээ зураад тогтоол дээр гарын үсгээ зураад улсын бүртгэлийн газар аваачиж өгөөд ингээд тамга тэмдэг гэрчлэгийг авснаас ахуулаад тэгээд яг хуу ахлагчаа одоо мэдээж сонгож бариад дараа нь ингээд
өөрчлөлт явж болно боловсруулаад ингээд сайн ажил хийгээд явах хүн одоо бас яагаад л шүү дээ тий. Тэгээд энэ холбооны гишүүн одоо малчин өрхүүд чинь бас холбоонд хураамж төлнө гэж байгаа. Байж болно гэж байгаа. Гэхдээ энэ дээр болохоор ямар ч байсан одоо зардлаа олохын тулд болуулна. Зардал олох одоо бүхэл ажил үйлчлэгээ гүйцэтгэж болно, гэрээ контракт байгуулж болно, олон улсын төсөл хөтөлбөр авч болно, бүр одоо орон нутгийн хөгжлийн сан болон төрөөс ч гэсэн энэ холбоог дэмжих юмнууд бас байгаа байхгүй. Нөгөө сургалт зөвлөгөө тэр өндөр болвол бас төрөөс санхүүж өгнө гэж ингээд бичсэн юм байна. Хөрөнгө ямар хөө нэгтлэн бодол хүртэл яаж явах. За яг л одоо ерөөсөө энэ сумын одоо золион ахын холбоо ямар байсан тэрэн шиг анхдагч холбоодууд нь ялгаа байхгүй. Яг л одоо татвардаар одоо өөрийн гэсэн бүртгэлтэй, өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй байж болно. Тэр чинь тамга тэмдэгтэй одоо улсын бүртгэлээд өөрснөө дугаар муугаар авчих шүү дээ. Анхдагч холбооны санхүүж чинь ийм юм нас бүрдэнэ гэж байгаа. Гишүүний хураамж. Эдний эд чинь 12. Тэр гишүүл хураамж төлж болно гэсэн. Яг байна. За хууль тогтоомжийн дагуу олгосон санхүүжилт гэж байгаа. Тэр энэ хууль тогтоомжийн дагуу гэдэг чинь төрөөс энэ холбоог дэмжих чиглэлээр бас хийх юмнууд зөндөө бас тусгацсан байгаа байхгүй юу энэ дээр тий. За энэ хууль заасан өвөл ажиллагаа эрхэлж олсон орлого гэж байгаа. Тэгэхээр одоо саяны миний хэлсэн тэр олон чиглэлээр нөгөө малын эрүүл мэнд, нөгөө ашиг орлогоо одоо нэмэгдүүлэх тий. Тэгээд сургалт зөвлөгөө тий. Энэ үйл ажиллагааг эрхэлж олсон орлого. Тэгээ гадаад дотоодын хуулийн этгээд хувь хүний хандив тусламж. За ингээ хууль тогтоомд дүрмд заасан бусад их усүр гэж байгаа. Тэгэхээр дотоод дүрмээ одоо маш сайн боловсруулад ер нь одоо ийм юм хийн шүү, цаашлаа ингэ шүү гэдэг юм холбоо дүрмтэй байна гэсэн тий. Би ингээ загвар дүрм мөрөм холоо молоо бүртгүүлэхэд бүх хэрэгтэй юмнуудыг ингээд энд Канадад аваад ирсэн байгаа. Файлаараа бас надад байж байгаа. Тэгэхээр би файлаар нь золоохт өгчөж болно. Энэ цааснуудыг ингээд ийш нь өгчин. Тэгэхээр эндээс хувилж бариад ингээд цааш нь аваад бас сайн судлаад үзэхэд бол болох юм байна. Тэгээ анхдагч холбооны одоо үйл ажиллагаа гэж тэгж байгаа. Тэгэхээр үйл ажиллагаа нь одоо малчин өрхийн гишүүнийг боловсрал, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах хүсэлтийг сумын засаг даргад гаргах, бэлчээрийг сэлгэх, нөхөн сэргэх хуваарийг батлах. Аймаг сумын малчин өрхийн холбоо, малчин өрхийн нэгдсэн холбоо тэдгээр үйл ажиллагаа зохион байгуулалт гэж байна. За тэгвэл одоо сумын малчин өрхийн холбоо түүний зохион байгуулалт гэж байна. Анхдагч холбоод нэгдэж сумын малчин өрхийн холбоог байгуулнаа. Сумын малчин өрхийн холбоо нь цаашд бол сумын холбоо гэж нэрлэх юм. Сумын холбоо нь гишүүн анхдагч холбоо бүрийн ахлагч нараас бүрднэ. Сумын холбоог үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор хуулийн этгээдийн улсын бүртгэлийг тухай хууль заасан дагуу улсын бүртгэл бүртгүүлнэ гэж байна. Тэгэхээр одоо танаад бол нь одоо нэгэнт байгуулагдсан холбоо байгаа учраас дөрмөдөө өөрчлөлт оруулаад тэр холбоо молбоо чи нэрээрээ байж шүү дээ. Одоо сумын холбоо гэдэг ийм нэртэй сумын малчин өрхийн холбоо гэдэг ингээд дөрмөдөө өөрчлөлт оруулаад ингээд сумын холбоо болчих юм байна. Стандартын шаардлага хангасан гарал үүсэлэн тодорхой малын гаралтай түүхийд бэлтгэх борлуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Одоо эдний ажлыг хэлээд байна. Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд төсөлд саналаа гаргана. Өмнө нь бол нөгөө малчин өрх бүр санал гаргадаг байсан бол одоо холбоогаараа дамжуулаад саналаа гаргах болчихж байгаа байхгүй юу? Сумын төсвийн төсөл орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх мал аж ахуй бэлчээр байгаль хамгаалах арга хэмжээний талаар санал гаргана гэж. Гишүүдийн санал тулгуурлан гадаад дотоодын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. За гишүүд бусад аймаг сумын холбооны сайн туршлага үйлдвэрлэлийн шинэ арга технологиг зөвлөн нэвтрүүлэх үйлчилгээг зохион байгуулнаа. Тэгээд цаашаа аймгийн холбооны ажил, тэгээд нэгдсэн холбооны ажил гэдэг ингээд. За ингээд энэ холбоотыг одоо яг төрөөс яа дэмжих юм гэдэг юмнууд нь ингээд орж ирж байна л дээ. Жишээлбэл ингэж байна. Малчин өрхийн холбооноос төрийн байгууллага албан тушаалтантай харилцах. Малчин өрхийн холбоонд төрөөс дэмжлэг үзүүлэх. Гамшиг аюулт үзэгдэл тохиолдсон үед анхдагч холбоонд төрөөс дэмжлэг үзүүлж болно. За үндсэндээ ингээд ийм одоо холбооны хууль гэдэг ингээд
Та бүхэн маань иймэрхүү зохион байгуулалтанд ороход яаж одоо бидэнтэй хамтарч ажиллаж болохоор урал зөвлөгөөгөө өгөхөд хамтарч болохоор байна уу? За энэ дээр өшөө цааш нь бас ямар сургал зөвлөгөөнийг өгвөл үр ашигтай болохыг гэдэг талаас та бүхэн бас надад санаа оноогоо хэлвэл маш сайн байна.